Баруун бүсийн мал махны дуудлага худалдаа Лавхан аймгийн Улаастай хотод зохион байгуулагдлаа. Энэхүү дуудлага худалдаагаар баруун бүсийн аймагуудын малчид танхим болон цахимаар оролцсон бөгөөд дотоодын үндэсний үйлдвэрлэгч хоршоод үн өсгөх зарчмаар оролцсон нийтдээ 530 толгой ямааг Завхан аймгаас, 20 тонн ямааны мах, 40 тонн үхрийн махыг Баян Улгийн аймгаас тус худалдаа авчээ. Баруун аймаг болох Увс, Ховд, Баян Улгийн гэх аймагуд байдаг малчдын маань мал болон махыг эдийн засгийн эргэлтэнд оруулах үүднээс дуудлага худалдааг зохион байгуулж байна. Уг дуудлага худалдаа нь бол байгаль орчны яам, хүнсүд аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яам, нүүбийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч АДАП тусал уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр ерөнхийдөө зохион байгуулагдаж байна. Уг дуудлага худалдаа нутаг орны өдөө аж ахуйн газар болон мал эмнэлгийн газар биднэртэй хамтарч ажиллаж байна. Мал махны дуудлага худалдаанд манай компани оролцож байна. Өнөөдөр бас энд оролцсноор бас одоо энэ малчид болон бусад хоршоодын хүмүүсээс одоо манай компаниг 2-3 мянган мал авахаар ярилцаад үзэж хараад ингээд явж байна. Ингээд энэ өдөө аж ахуйн биржээс зохион байгуулж байгаа мал махны худалдаа цааш үргэлжлээд явуул энэ үйлдвэр хоршоод хувь хүмүүсийн хооронд холбосон бас зөв зүйтэй ажил болж байна гэж бодож байна. Энэхүү дуудлага худалдаа нь малчдын гар дээр байгаа мал махыг эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэж байгаа юм а. Цаашилбал экспортлогч аж ахуйн нэгжүүд болон дотоодын мах боловсруулах үйлдвэрт чанар эрүүл ахуйн шаардлага хангасан мал махыг худалдан борлуулах юм а.